Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүл салалт ихээр нэмэгдэж байна. Үүний цаана хүүхдийн эрх ашиг, хүүхдийн тэтгэмжийн асуудал. Иргэн та хүүхдийн тэтгэмжээ хэн нэгнээр шахаж шаардуулж төлсөөр байх уу? Манай нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв хүүхдийн тэтгэмж. За энэ сэдвээр ярилцахаар шүүгэн шийдвэр байгууллагын төлөөлөл, за мэргэжлийн хуульч, өмгөөлөгч студид хүрэлцэн ирсэн байна. За ер нь хүүхдийн тэтгэмжийн асуудал гэр бүл салалттай холбоотой байгаа. Тэгэхээр ер нь хүүхдийн тэтгэмжийг өнөөдрийн хууль тогтоомжоор хэрхэн яаж тогтоож байгаа вэ? За хүүхдийн тэтгэмж бол одоогоор гэр бүлийн тухай хуулийн 41-р зүйлд зааснаар 0-11 настай хүүхдэд бол амжиргааны түвшний доод хэмжээний 50%-аар 11-ээс 18 нас хүртэлх хүүхэд бол амжиргааны түвшний доод хэмжээгээр тогтоодог байж байгаа. Ер нь шүүгэн шийдвэрээр энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал гомдол гэдэг юм уу хэр их ирдэг вэ? За ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд хүүхдийн тэтгэлтэй холбоотой тэжээний тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримтчиг өнөөдрийн байдлаар 6200 гаруй гүйцэтгэх баримтчиг шийдвэр үүсгэх ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр 6200 гаруй гүйцэтгэх баримтчгийн төлөлт бас 50% биелэлттэй байна. Тэгээ үлцэн 50% нь төлдгүү эсвэл нэг орлого нь хүрдгүү ч гэдэг юм те иймэрхүү асуудлуудаас болоод ерөнхийдөө биелэлт бас нэг 50%-тай байна. За нэгэнт ингээд шүүхэн шийдвэр гарцсан. За хүүхдийн тэтгэмжтэй холбоотой гүйцэтгэл бол нэг 50%-тай байна гэж байна те. Тэгээд төлөхгүй байгаа тохиолдолд ер нь ямар арга хэмжээ авдаг вэ? Шүүхийн шийдвэр хизээ гарсан юм бэ гэдгээс шалтгаалаад хүүхдийн тэтгэлгийг тооцож эхэлдэг. 2018 он байж болно, 20 он байж болно, эсвэл 2025 он ч байж болно те. Ингээд бүтэн жилийн хугацаанд эсвэл 3 жилийн хугацаанд хичнээн төгрөг төлөх ёстой гэдгийг шийдвэр үүсгэж тооцооллыг гаргаад талуудад танилцуулдаг. За энэ тооцооллоос шалтгаалаад ямар албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгийг шийдвэр үүсгэж өөрөө хууль заасны дагуу ажиллагаа явуулж эхэлдэг. Цалин орлогоос яаж гаргуулах вэ? Арилжааны банкны дахь данснаг битүүмжлэх. Дээрэс нь хөдөлмөр эрхэлдэг бол цалин орлогоос нь суутгал тавих. За эсвэл хөдөлмөр эрхэлдэггүй дансан дахь мөнгөн өрөнгө нь хүрэлцдэггүй ч юм те. Иймэрхүү тохиолдол байх юм бол гэрт нь буюу хаягт нь биед нь үзлэг нэгжлэг хийх төлбөрийн шаардлагат нийцэх ямар эд хөрөнгө байна вэ гэх юм те. Иймэрхүү байдлаар тухайн төлбөрийн шаардлагат нийцсэн хөрөнгийг хурааж тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулдаг гэсэн үг. За энэ сэдвийн хүрээнд сурвалжлага бэлдсэн байгаа. Энийг үзээд хэдүүлээ студ эргээд уулзцгаая. Хуриг. Сайн байна. Баасан сүрэнгийн гэр бүлээс байна уу? Баасан сүрэнгийн гэр бүлээс нэг ихчнээ дэлгэрийг дууд. Өөрөө байхгүй шин. Өнөөдрийн байдлаар баасан сүрэнгийн хүүхдийн тэтгэлгийн хоримтлагдсан төлбөр нь 7 сая 814,700 төгрөг болчиход байна л да. Баасан сүрэнд шүүгэн шийдвэрээс манай байгууллагаас 24 оноос эхлээд мэдэгдэх хуудас өгсөн. Энэ хугацаанд ерөөсөө 200 мянган төгрөг төлсөн байна. Тэгэхээр энэ баасан сүрэнгийн өмчлөлийн тэнд чинь нэг бид 5 амбул 5 хүн дээр байд юм ба шүү дээ. Тийм. Энэ дундын өмчөөс ч юу баасан сүрэнд оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт гаргуулж битүүнжиж хурааж ажиллагаа явуулна гэж үг. Өдөөж нөгөө манай ээж хоёр одоохондоо ажилдаа яваа тэгээд ерөнхий мэддэг хүмүүс нь байх. Ер нь бол би төлбөр төлөгчийн хаягаар ирж байгаа болохоор нэг танаа гэрт орж нэг зураг хөргийг авах хэрэгтэй. Баримтжуулах хэрэгтэй. Яа тань хүүхд рүүгээ явах гэдэг. Хүүхд рүү явах гэж би гэрээчийн нэг гаднах доторх зургийг аваад тэгээд танд нэг мэдээлэл өгөөл болоо. Тэгээд та баасан сүрэнд дамжуулаад өгчих. Мэдээллийн хугацаанд төлбөрөө төлөхгүй бол манайхаас энэ хөрөнгө дээр чинь битүүнслэх хураах ажиллагаа явагдана. За бид нар ингээд баасан сүрэнд хүүхдийн тэтгэлэг төлөх мэдээлэл давхар зарлан дуудах хуудас гардуулаад танаар дамжуулаад өгье заяа. Та хэдийн дундын өмчлийн газрыг манай байгууллагаас хориг тавьсан байгаа. Энэ дээр шийдвэр үүс ажиллагаа явуулах магадaltaй учраас энэ асуудлыг яаралтай шийдэж хүүхдийн хөрөнгөлөгдсөн төлбөрийг баасан сүрэнгээр төлөвлөх арга хэмжээг авахгүй бол та хэдийн их бас давхар явж байгаа шүү дээ. Тийм. Хүн байхгүй. Байна уу? Байна. Хинтээр хөө. Байна, амрыг ирөө.
Шүүхийн шийдвэр үүсгэх төслийг ташны барьж байна. За. Би танаа хаягн дээр уулзах гээд ирсэн байна. Оо, Гэрт чи хүн байгаа би мó? тэр хаягнд байхгүй тэр хүн байхгүй байгаа шүү дээ. Энэ улбар шар хаалга мөн биз дээ ногоон дээвэртэй. Мөн. Блок хашаатай. Тийм мөн. За одоо ингээд 5 сарын төлбөр 5 сарын хүүхдийн тэтгэлгийн тий. Нийгэг байгаа шүү дээ. Надад угаасаа амар ажил төрөл мөглөөс нь гавхчихдаг. Өөрөөс нь 12-ыг энэ хэмжүүл цагдаа шүүхтэр очоод бата энэ яриад явдаг. 60,000. За тэгээд энэ сардаа багтааж мөнгө өгөх бол манайхаас албадлын арга хэмжээ авна шүү. Тэрийг сануулж шүү за. Тэгээд отгоос за та отгоос хүүхдтэй яаралтай холбогдоод над руу холбогдуулаарай. За хүүхдийн тэтгэмж нэгэн шүүхээр тогтоодсон бол заавал шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой юм байна. За тэгээд түрүүний жишээн дээр одоо 10 настай байхад нь тэтгэмж тогтоолоо 18 нас хүрчлээ 7-8 жил одоо хүүхдийн тэтгэмжийг төлөөгүй одоо эцэг их байвал ямар арга хэмжээ авах вэ? Тэжээнд тэтгэх үүрэгтэй холбоотой ингээд шүүхийн маргаан эцэлтийн шийдвэрлэгдсэн даруйд уул нь бол шүүхийн шийдвэр үүсгэх байгууллага эрүүл зүгээр байгаа. Гэтэл одоо нэг нэхэмжлэгч маань шүүхийн шийдвэрээ гаргацдаг, шүүхээс шийдвэрээ гаргуулцдаг. Гэтэл гүйцэтгэх хугацаа бичүүлгүй одоо жил, 2 жил, 3 жил болчдөг. Үүнээсээ болоод нэг өгөөгүй тухайн жилийн хуримтлал үсэл явагддаг. Тэгэхээр одоо яг энэ телевиз үзэж байгаа бас үзэгчтэй хэрвээ одоо гэр бүл цуцлаад одоо хариуцагч итгээд одоо шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа бол даруй гүйцэтгэх хугацаа бичүүлж одоо шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагад хандаач гэдэг бас зөвлөмжийг бас өгмөр байгаа. За над нэг ийм кейс байна л да. За хүүхдээ 2 настай үед нь одоо гэрэлтэй цуцлуулад за тэгээд тухайн үед нь бол одоо би чамаас юм авахгүй би одоо хүүхдээ би өөрөө өсөгчнөө гэсэн бардам зангаар одоо хандаад дуссан. За тэгсэн тодорхой хугацааны дараа тодорхойлбол бүр 5 жилийн дараа ер нь энэ хүүхдийн тэтгэмж тогтоолгож болдгийм байна гэдээ найз нөхөд нь хэлсэн. Тэгээд шүүхэд хандах гэж байгаа. Тэгвэл энэ одоо 2 настай үед нь салсан шүү дээ. Тэгвэл энэ 2 настайгаас хойш одоо 18 нас хүртэл хүүхдийн тэтгэмж авах уу? Эсвэл тухайн 7 настай үед шүүхэд хандах гэж байгаа үеэс эхэлж авах уу? Энэ талаар хуулийн одоо ямар зохицуулт вэ? Одооний хуулийн зохицуулт бол шүүхэд хандаад шүүхээр шийдүүлсэн хугацаа. Гэр бүлийн маргаа ер нь бол дунджаар 1 жил тэрнээс дээшээгийн хугацаанд шийдэгдээд байгаа. Тэгэхээр 14 онд нэхэмжлэл өгсөн, 15 онд энэ хэрэг шийдэгдсэн бол 15 оны 1 сарын 1-нд шийдэгдчихвэл яг энэ хугацаанаас хойшоо хүүхдийн тэтгэмжийн асуудал яригдана. Өмнөх нь бол одоо нөхөж олгогдохооргүй юм хуулийн зохицуулттай байгаа. За яг таны ярьсан асуудал дээр нь хүүхдийн асран хамгаалагчийн тухайд нэг сурвалжлага бэлдсэн байгаа. Энийг үзчихээд эдгээр эргээд уулзцгаая. За миний тухайд гэх юм бол 7 жилийн хугацаанд хүүхдийн тэтгэмж төлж байна. 3 хүүхдийн тэтгэмж. За шүүхийн шийдвэрийн тогтоолын дагуу яг сүүлийн 7 жилийн хугацаанд ерөөсөө тасралтгүй төлсөн. Одоо надад гол тулгамдаад байгаа асуудал юу вэ гэхээр нөгөө миний төлж исэн мөнгийг авж байгаа ээж бол тодорхой хэмжээний архины хамааралтай болчиход байгаа учраас одоо таны төлж байгаа мөнгө одоо хүүхдүүдэд ч юм биш. Одоо ээж нь архины хамааралтай болсон өөр зүйл зарцуулаад байна гэж та бодож байна уу? Ер нь бол тэгж бодоод байгаа юм. Яагаад тэгэхээр нэгдүгээр тэр хүний бас байгаа байдал үйлдэлүүд нь бол тодорхой байна. За хоёр дахь юм бол эргээд нөгөө зөвхөн тэтгэмжээсээ гадна өөр одоо хэрэгцээ шаардлагатай зүйлсүүд дээр нь урлаг спортын сургалтын төлбөр дээр ч юм ингээд мөнгөний тэтгэмж үзүүлдэг байхгүй. Тэгээ энэ бүх мөнгөний тэтгэмжүүд хаашаа хэрхэн яаж ороод байна, юун зарцуулагдаад байна гэдэг нь их ойлгомжтой болчиход байгаа. Одоо миний бодож байгаа зүйл юу вэ гэхээр энэ шүүхийн шийдвэрийн тогтоолоо цоцлуулаад 3 хүүхдээ өөр дөрөө аваад тэгээд магадгүй би ээжсэн ч юм ингээд тэтгэмж авах юм хүсэлтэй байгаа учраас дараа нь нэвтрүүлэх дараа цаг ингээд энэ дээр бас хариулдаг гэж хандсан. Тэгэхээр та яг энэ 7 жилийн хугацаанд одоо хүүхдийнхаа тэтгэмжийг төлж явах явцдаа одоо нэг ч одоо алхасж байгаагүй одоо сар бүр хариуцлагатайгаар төлж исэн гэж юм тийм ээ. Анх өрөөсөө шүүхийн шийдвэрийн тогтоол гарсан цагаас ахуулаад эн чинь нөгөө бүсчилсэн одоо нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн үйлсний хэмжээнээс болоод тэр чинь шүүхийн шийдвэрийн тогтоол тэдэргээд ингээд тогтоолоо гарчиж байгаа байхгүй. Яг тэр шийдвэр гарсан цагаас ахуулаад тогтмол өрөөсөө таслаагүйгээр яг хүүхдийнхаа тэтгэмжийг төлөөлж явчихна. За тэгвэл бид одоо таны яг энэ асуудал дээр мэрэгжлийн одоо байгууллага болоод хуульч хөнгөлөгчд юу гэж бас шийдвэр гаргах ямар одоо гаргалгаа байна гэдгийг бас нэвтрүүлгээрээ бас үргэлжлүүлэн хөл. За
За саяын сурвалжлагаар аав тэтгэмжээ зогсоогоод хүүхдээ ээжээс нь авах асуудал хөндөгдөж шүү дээ. Ийм тохиолдолд ямар одоо боломж байна? Агуулга маань ойлгомжтой хүүхдийн тэтгэлэг те тухайн одоо мөнгө өрөнгө өөрөө хүүхдэд очиж хүүхдэд зарцуулах гэж явах хэрэгтэй. Гэтэл одоо нэг асран хамгаалагчид хүүхдэд зарцуулагддгүй өөрөө одоо элдв одоо буруу зуршилтай те архинаас хамааралтай эсвэл одоо гэр бүлийн хүчирхийлэл үлддэг одоо хүүхдийн хүчирхийлэл үлддэг ч юм уу те иймэрхүү асуудлаас болоод одоо ингээд хүүхдэд зарцуулагдахгүй байгаа бол тухайн одоо тэтгэлэг төлөгч маань одоо дахин шүүгд хандаж асран хамгааллаа солиулах хэрэг нээлттэй байдаг. Тухайн тэтгэлэг төлөгч. Тэгэхээр тэтгэлэг төлөгч солиулсан тохиолдолд одоо манай дээр одоо хүчин төгөлдөр явж байгаа нэг бичигдсэн гүйцэтгэх хуудас өөрөөр хэлбэл хүчингүй болно гэсэн үг. Хүүхдээр зарцуулахгүйгээр арх тамхи бусад зүйлд ингээд зарцуулж болохгүй, хувьдаа зарцуулж ашиглаж болохгүй гэдэг юм төгсөлт байгаа. Хэрвээ энэ тохиолдол гарах юм бол өөр одоо эрүүг эрхцэн асуудал яригдана, эцэг байх уу, их байх уу гэдэг асуудал хүртэл яригддаг. Энэ тохиолдолд тодорхой баримт байх юм бол шүүхэд дахин нэхэмжлэл тухай бүр гаргах боломжтой гэсэн үг. Байна уу? Байна. Чи ой. Би чамтай ясаад тайтл үзлээ даа. Давс юм аа. Чүмүү 17-д ирж уулзж байгаад 5 дахь өдөр гэрээ хаалгаад юм наад хинтэй ч юм аа. Би ажил хийсэн заяа. Би таныг хоримт руу төлсөн юм бичиж байгаа да. Өгөөрөө заа. Чи аа. Өгөөд байхад яасыг айл өнөрөө таахантар юм наач удаа танараа. Хана ихтэй хэл амаа бодороо. Уцаараа даа. Бид нар хууль ёсны шаардлагатай чи хууль юм уу те? Танаас хууль бас ерөөсөө нишиж яриаг хууль. Яасыг айлын хаал хамаатантар юм наач. Яасан гэлээ. Автыг дарамттай тавих. Хуцаа чи заа бити хуцаа чи заа. Амбиг ирээ би энэ банкны төлбөр барагдуулах газраас ахлах цэцэгсийнхаа ярьж байна. Та мөн үү? Таны хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг шүүгэн шийдвэр гарснаас хойш энэ оны 4 сарын хүртэл төлүүлсэн байна. Одоо 5 сарын хүүхдийн тэтгэлэг болох 495,400 төгрөг төлөгдөг байна. Тайлгэрээд шүүжээд эцэг хүүхдүүдийг энэ аваад өчүүлээд ихнийг нь аваад ингээ байдлахцыг хэрэгтүүлж байсан юм шиг. Та намайг ихлээр сонсч ий та. Тасаа нам өгч хэлж юм тэр бүсмэд харилцаа хэрүү хийж яддаг юм заа юу. Хогч мэдөө. Юу яриад гуцаад байгаа юм бэ? Бид нар энэ авахгүй байна мэн шиг. Үстэй хүмүүс шүтэ тамирын дашиг үзэл би асуудаг. Ади нэг сонор мэддэг юм уу? Ихтэй нам хэрүү хийж байгаа мэддэг юм уу? Юу юм бэ? Гүтээ хөрөөрөө бүжиж ташаагаад ирэх нь. Нагаас чагаад нөө яваа. мөнгө нь ороо сар сартаа шилжүүлж байгаа 5 сарын мөнгө. Тэгвэл наагүй одоо ихтэй удааснасаа эдээс чи утгах юм бол наа нүгшиж хүлээж авахгүй шүү дээ. Бид байгаа мөн үстэй. Хоёр жил тамаас Та бити хүнд оромжлоод бай да. За бид нар энэ үнд чинь тавих шаардлага бүгдийг тавиад албатлан арга хэмжээ хэрэгжүүлээ явж байгаа. Одоо нас 6 сарын мөнгө одоо хавд ихтэй гэж бодоорой юм даа. За банкны төлбөр барагдуулах газарт нэг шийдвэр гүйцэтгэгч 250-аас 320 гүйцэд баримт бичиг хариуцсан ажилтдаг. Саяны төлбөр авахчийн хувьд бол хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулж авдаг. Төлбөр төлөгчийн дараагийн сарын төлөх хугацаа болоогүй байхад мөнгөө нэхэж албаагчийг ёс бусаар хэлэх, доромжлох, дарамтлах зэрэг зохиолдлууд бол цөөнгүй байдаг. Ер нь энэ хүүхдийн тэтгэмж чинь хариуцлагатай холбоотой асуудал. Одоо ингээд төлөхгүй удаад байгаа хүмүүст түрүү та хуулийн дагуу бас ингээд арга хэмжээнүүд авдаг гэсэн. За иргэдийн дунд нэг ийм ойлголт байгаа. Хэрвээ хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй бол гадаад улсад явж болохгүй, өөрөөр хэлбэл хөлийн хоригтой байдаг гэсэн ийм ойлголт байгаад байна. Энэний яг одоо хуулийн зохицуулалт нь та тайлбарлаж хэлвэл. Түрүү нэг албатлогын арга хэмжээний асуудал яригдж байгаа. Тэжээнд төвөргийг биелүүлэхгүй байгаа этгээд 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй бол зөрчлийн тухай хууль заасны дагуу арга хэмжээ авна. Мөн одоо гадаад зорчих эрхийг хязгаарладаг. Тэжээнд төвөргийг одоо биелүүлсэн. Одоо тухайн одоо төлөх ёстой хуримтлагдсан төлбөрөөч гэдэг ч юм уу төлөх ёстой сардаа мөнгө өрөнгөө төлсөн бол одоо тухайн хориг цуцлагддаг. За тэгэхээр нөгөө иргэдэд бас анхааруулж хэлэх ийм асуудал байдаг.
Би одоо банкнаас зээлэх гэсэн. Гэтэл одоо үр төлбөртэй байгаа даа. Шүүхээр одоо гэр бүл цуслуулсан. Энэ асуудал маань одоо тэг тушаа болоод байна ч гэдэг ч юм те. Ийм асуудлууд үүдэг. Гэтэл одоо яг хууль эрх зүйн зохицуулалт нь өөр үүдэг. Та сар болгон одоо хүүхдийн детгэлгээ тогтмол төлөөд явах юм бол заавал албадлага хэрэгжээд байх шаардлагагүй. Мөн одоо тань дээр одоо үр төлбөргүй гэдэг лавлгаа бүрэн гарах боломжтой. Та одоо аль нэг арилжааны банк ус санхүүгийн байгууллагууд тухайн лавлгаа гаргаж өгөөд одоо эдийн засгийн харилцаанд орох бүрэн боломжтой байдаг. Яг таны ярьсан дээр асуухад одоо гадаадд хөдөлмөр эрхэлж байгаа маш олон хүмүүс байна шүү дээ. Гэтэл тэнд байгаа нь одоо гадаад хөдөлмөр эрхэлж байгаа нөгөө тэтгэмжээ төлөхгүй байгаа тохиолдолд манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ер нь ямар арга хэмжээ авах вэ? За энэ дээр бол бас их хүндрэлтэй. Өөр улсад ажил хөдөлмөр эрхлээд байдаг, гадагшаа гараа явуулсан тий. Энэ дээр одоо яг тэтгэлэг гаргуулах одоогоор яг хууль эрх зүйн хувьд бол боломж нөхцөл ерөнхийдөө хомс байдаг. Мэдээж одоо аль бомтоор гараад явсан, тухайн бомтоос шалтгаалаад одоо консулын газар руу бичиг явуулах те аль улсад оршин суугаа виз мэдүүлсэн гэдэг ч юм уу. Үүнээс шалтгаалаад оршин суугаа хаягддаг тухайн одоо улсад суугаа Монгол Улсын элчин сайд консулын газраар дамжуулаад мэдээллийг хүргүүлдэг. За нэгэн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд ингээд бас төлөе гэсэн хариуцлагатай аауд ээжүүд байна. Гэтэл бас нөгөө хаана хандаж яаж төлөхөө мэдэхгүй явсаар тодорхой хугацаа алдчихсан. Тэгээ өөр нь одоо нөгөө төлөх юм хоригдлогдсон нэг ийм кейс байгаа. Энэ сурвалжлагыг үзээд хэдүүлээ эргээд уулзцгаая. За амар гэрээ боёнд орчоо. За энэ хүүхдийн төлөгч нэг шүүхийн шийдвэр байгаа даа тий мэдж байгаа юу? За энэ сонгоо ярхан дүүргийн эргэн нэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 4 сарын 24-нд төлбөрлөгч боёнд орчоос 4 хүүхдийн төлөг гаргуулж эдэр жаргалдаг хүнд олохоор шийдвэрсэн байна. За энэ асуудлаа дуудаж байгаа. Тий хүүхдийн төлөг яагаад төлөхгүй яваад байна хөө? За би чамд утсан эрх үүрэгшин танилцуулаад тэгээ хүүхдийн төлөгийг тооцоог бодоод өгье заяа. Тэгээ энэ дээр танилцаад гарын үсгээ зураад тэгээ би чам хизээ яаж төлөх вэ гэдгийг нь тодорхой заагаад өгье за. 2024 оны 4-р сард эхнэр битээр салаад тэгээ 2024 оны 4 сард шүүх хурлаар ороод тэгээд гэр бүлээ салчаад тэгчээд тэтгэмж тогтоолгоод тэгээд яг тэр тогтоосон тэтгэмж нь болохоор яг тэд гэж нэг тогтоогүй болохоор тэрнийх нь нөгөө нэг яг тэд гэж тогтоогүй болохоор тэр нь одоо яг яаж төлөхөө мэдэхгүй байсан. Тэгээд 5 сард нь би хөдөө ажиллаар яваад тэрнийг тэгээ мэдэхгүй. Тэгээ яаж төлөхийг мэдэхгүй явсаар байгаад 2025 оны 4-р сард шүүхийн шийдвэрээс надлуу залгаад ийм тэмгээ тэгээ хурж ирж уулзсан. Мэдхгүйгээсээ болоод тэрнээс төлөхгүй ч гээгүй мэдхгүйгээсээ болоод тэгээд яваад нөгөөдхийн жил болоод тэгээд 15 сая төгрөгийн хөрөлөө гарцсан байсан. Ер нь бол тэгээд яг өөрөөсөө мэдхгүй байсан ч гэсэн ер нь тэгээд цаашаа ингээд тэр салсан хүмүүстэйгээ холбоотой байж тэгжиж яахгүй бол тэр чинь ингээд холбоо байхгүй тэгээд тэрийг яаж төлөхөө өөрөө мэдгүй хаана хандхаа мэдгүй болохоор тэгээд хураагдаад нөгөөдх нь тэгээд ийм 15-6 сая төгрөгийн юунд төлбөрт унах юм байлээ. Тухайн үед сар болгон тэгээд мөнгө төлөө явж исэн бол ерөөсөө ийм асуудал ерөөсөө ямар ч асуудал үүсгэргүйсэн юм байлээ. За энэ тохиолдолд ер нь яах вэ? Ер нь гарсан шүүхийн шийдвэр болгоныг заавал албадан гүйцэтгэдэг үү? За одоо шүүхээс ч гэдэг ч юм уу те. Эсвэл нэг эрх бүхий байгууллагаас одоо надад одоо бичиг ирсний дараа одоо би төлнөөч гэдэг ч юм уу. Одоо саяны кейс дээр гарлаа. Төлнөө гэдэг ингээ хүлээгээд байдаг. Гэтэл одоо мэдээж нэг хэмжлэгч маань өөрөө гүйцэтгэх хугацаа бичүүлэг юм чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болгоос одоо энэ дансан ч гэдэг ч юм уу. Энэ төлбөрийн мөнгийг төлөөч гэдэг мэддэг хугацаа очих боломжгүй байгаад байдаг. Нэгэнт шүүхэр маргаан эцлээ шийдвэрлэж байгаа. Энэ дээр одоо заавал албадлага одоо хуулийн байгууллага оролцоод байх шаардлагагүйгээр уулна тухайн одоо эцэг эсвэл одоо ихтэрч тэжээнд төхөр гардаг. Тэгэхээр энэ асуудлыг өөрсдөө дор бүрнээ ухамсарлаа шийдэл авах хэрэгтэй. Цааталтаа өөрөө хүүхдийн эрх ашиг те хүүхэд гэдэг зүйл яригдж байгаа гэдгийг хийн ухамсарлаж ойлгоод заавал албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагагүйгээр энэ үүргээ эцэг их биелүүлэл явах хэрэгтэй юм байна л да. Ер нь энэ өнөөдрийн манай хүүхдийн тэтгэмж гэдэг сэдэв бол нийгмийн бараан сөрөг үзэгдлэл одоо илэрч шүү дээ тийм ээ. Тийм болохоор иргэд маань энэ хамтын амьдралаа эхлүүлэхдээ бас маш их хариуцлагатай тий нэг насыг дуулах аав ээж болох энэ одоо үүрэг хариуцлага сайн ухамсарлаж байх ёстой юм байна гэдгийг иргэд маань маш сайн ойлгосон баха. За бид бүгдийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн зочдоо баярлалаа. Дараагийн 7 хоногт хуулийн цаг нэвтрүүлгээр эргэн уулзцгаая.